Манай улс их оронд болж байгаа тэмцээн уралдаан үйл явдлын мэдээлэлээс үзэгч та бүхэндээ үргэлжлүүлэх хүргэе. Монголын таеквондогийн холбооны урилгаар бүгд найрамдах Солонгос улсын иргэн Азийн таеквондогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Ли Жобон манай улсад хүрэлцэн ирээд байна. Тамирчин байх үедээ 1980 оны дэлхийн аварга болж байсан Ки Жобон Азийн таеквондогийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга бөгөөд бүгд найрамдах Солонгос улсын үндэсний биеийн тамирын их сургуулийн профессор багшин. Тэрээр хандгатд байрлах Олимп цогцлборт энэ сарын 1-ээс 7-ны өдрүүдэд Good Friendship буюу сайн түншлэл зуны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Түүний хамтаар Солонгосын үндэсний биеийн тамирын их сургуулийн шигшээ овгийн 8 тамирчин манай улсад хүрэлцэн ирж Монголын тамирчдад техник ур чадвар, өөрсдийн арга туршлагаасаа хуваалцаж байгаа юм байна. Солонгосын үндэсний биеийн тамирын их сургуулийн баг тамирчид сурагчдынхаа хамтаар Монгол улсад анх удаага хүрэлцэн ирлээ. Энэ үеэр бид үзүүлэх тоглолт болон тулааны төрлүүдээр Монголын өсвөрийн тамирчдад сургалт явуулж байна. Мөн иргэжил болох Азийн тоглолттой холбогдуулж энэхүү сургалтыг хийж байгаадаа үнэхээр их баяртай байна. Ирэх жилийн Азийн тоглолтод хүмзээ буюу үзүүлэх тоглолтын төрөл анх удаа багтсан. Тийм учраас Монголын тамирчид тулааны төрлөөсөө гадна хүмзээгийн төрөлд дэлхийн хэмжээний техник ур чадвартай болж ариун амжилт гаргаасаа гэж хүссэн үндсэн дээр бид энэ сургалтыг явуулж байгаа. Манай үндэсний биеийн тамирын их сургууль бол дэлхийн хэмжээний элит төвчний шилдэг тамирчдыг бэлтгэх зорилготой байгуулагдсан сургууль байдаг юм а. Одоогоор манай сургуулиас 100 гаруй олимп дэлхийн аваргууд төрөөд байна. Энэхүү хамтарсан бэлтгэл зуны сургалтанд үндэсний шигшээ овгийн тамирчид Улаанбаатар хотын спорт ороод байгууллага клубүүд мөн хөдөө орон нутгаас Дундговь, Булган, Өвөрхангай, Увсаймаг болон Зүүн хараа хотын тамирчид хамрагдаж байна. Тамирчид нийтдээ 7 өдрийн турш олимп цогцлборт байрлаж бэлтгэл сургалтыг цааш үргэлжлүүлэх юм а.